5, 4, 3, 2. Явж байгааг нээс хэлээ. За. Өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, оройн ч юм уу мэндийг эрхэм үзэгчтэй дэвшүүлж байна. Та бүхэн минь сайхан наадсан биз дээ. Энэ жилийн наадам үнэхээр сайхан боллоо. Эдэр бяртай бүхчүүд маань бяртай байлаа. Эргэмэн шандаст хөлгүүд маань хурдан байлаа. Эрхийн мэрэгэн харваагчд маань мэрэгэн байсан ийм сайхан жил боллоо. Ингээд NBN Sale-ийн онлайн буу халтын маань шинэ дугаарт нэгэн эрхэм хүндтэй үзэсгэлэнтэй бүсгүйдж ирсэн байгаа. Энэ хүн бол драмын театрын жүжигчин, солин тэргүүний ажилтан Отхон цэцэг хурч ирлээ. Энэ манай сэлжтэй ямар айтар уран цэцэн үгийчтэй урсгадаг болсон байж тээ. Бурхан минь кино минь тоглоод байгаа юм уу? Үгүй. Наадам хөтлсөн юм уу? Гүү наадмар байгааг болох гинт наадман санаад Гадаад явсан юм байна тий. Яа, гоё юм а тий? Гоё юм аа. Гадаад явдаг хүмүүс. Би ч бас сая сандралаа шүү дээ. Айгүйх гоё уран цэцэг урсгаад ирэхээр яанаа л гэж бодлоо шүү дээ. Би ч пал хийгээл ярьсан. За тэр яах вэ? За сайхан наадсан уу тий? Хонхны дугаар наадлаа. Хонхны дуутай наадлаа. сайхан сонсоо одлтыг аль бүгчүүд нь хоорондоо зодолтой одлах шиг тий? Үзээгүй таа. За тэр ч яг энэ жил ер нь баг наадаж чадсангүй. Тийм ерөнхийдөө дандаа ажилтаа жаахан завгүй байсан. Тэгэл нэг мэдсэн чинь наадам өнгөрчлөө. Хяно минь тоглоод амгүй хяно минь. Хянонд тоглоогүй зүгээр өөр ажилтаа байсан. За. Та хоёраар яаж наадав? За Сели бол дагаадад байсан юм байна те. Энэ хүн бол одоо их ажилтай. Дагаадад. Би сүүлийн 3 жил ороог байсан night club орлоо. За. Ер нь энэ 7 сарын наадмаар тэгээ night club-ийн ямар байна? За ерөнхийдөө тавилга болох шинжтэй. Өчигдөр ороод өнөөдөр ороод ингээл 2-3 өдөр дараалж байгаа бааруудыг хийчихээ. Тэгээд маш олон зүйл нээж мэдлээ. Night club утсан бас 7 хоногийн 7 өдөр ажилддаг юм байна. Тэгээ 5 дахь мавтахта хагасаа магасаа андаал ингээ пирк гэж онгоогол тэгэл хаачд юм шүү. Тэгээ онгоодгүй өдөр мөдрөөр нь бас нөгөө тэнийг тавилах чинь бас жоохон явж мавлаа. Жоохон онцгүй л байлаа. Гэтэ яах вэ? Зүгээр дажгүй сайхан наадлаа. Хүн үзсэн үү та хоёр? Ястаа үзээгүй шүү дээ. Финал болсон. Тийм үү. Герман Аргентин хоёр тэгч night. Night зэмбицэн зарчсан. Хавар болоод ингээл уулын дулаан ороолтын ингээл хүмүүсийн ингээл сэтгэл зүрхэнд гигэлзээл хавар ирлээ, хайр ирлээ ойртлоо гэж тэгдэг шиг. Тэгээ миний хувьд болохоор нөгөө үнэхээр их завгүй байсан. Тэгээ хөл бөмбөгч үзэж чадсангүй, наадаж чадсангүй. Тэгээд их том ажлын өмнө ийм намгүй өмнө чимээгүй чимшиг ямар нэгэн баяр хөслийг мэдрэхгүй ажилдаа завгүй байсан гэж өөртөө дүгнэлт хийгээд байгаа. Зөөр би энэ бол миний л бодол тоо. Чиний залуутай уулзаад байгаа юм байна тийм үү? Үгүй ээ. Тэгээд тэр чинь нилээ хартай юм байна зү. Үгүй ээ. Тэгэл ерөөсөө гэртээ чойжлоо. Та яар тэгэл хоол захиж идээл ингээл хоол захиж идээл ингээл. Үгүй юу. Яа тэхивсэн. Бага. Тим хүн байгаа. Гэтэ манай Сели намайг оролцсон зочд болгонлогоо жоохон хандраад тэгээд гэхдээ зүгээр. түрүүн боожгоогоо Амьдрал иймэрхүү л байна. Одоо яах өнгөрсөн те. Машин явдггүй өдөр таксигаар явдгүй ч. Би одоо машинг байгаа угаасаа. Өдөр болгон таксидж явж байгаа. Юу ямар биш авах юм. Айгу үнэ хэлээд байгаа. Ямар машин? Ямар амир жүжиглэх юм. Би ч манай Сели бол бүр. шууд чекчж өгч. Зүгээр мөр картыг авах уу? Машинг байгаа юм байна те. Байнга такси. Байнга таксигаар явж байгаа. Машинаа зарчихсан. Сайжруулах гэж байгаа. Уулын тийм бодолтой байсан. Гэхдээ бас болохгүй байна. Мөнгө төгрөв. Гэхдээ ер нь айл талаасаа болохгүй байна. Хөл бөмбөгийн финал болдог өдөр би оройтой. Энэ бүр нэг хөл бөмбөг ярьсан. Хөл бөмбөр ганц амьсгалцсан хүн ганц шиг юм байна. Такси барьсныгаа ярих. За. Таксид суугаад байсан чинь хажуунаас нэг хэдэн машинтай залуучууд ингээд гүйцэж ирсэн. Хөл бөмбөг үзэхүү гэд намайг тэгэхгүй. Тэр би амар энийгээ харсан чинь өө яна уучлаарай гэсэн нүүрээ дарснаа яваад өгдөг би хүн биш юм уу те гэж. Чамаг нөгөө нэг хотын гудамжаар алгаад байдаг нэг хүмүүс байдаг штэ. Тий. Нэг эйгүү гарууд нэг яваад тийш араас нь ахаар эмэгтэй тэднэртэй андуурсан юм болов. Гөө ёо. Тэ Сели хүн биш юм уу те? Харин тий. Илигээ игээд харахгүй шүү. Өө нуучлаарай гэдэг шүү. Чи тэгээ би цаг олдчиход 90 гэдсэн. Чи ирээгүй шүү тэр шин дөө. Тийм үү. Мөрсөн те. Чи такси барьд юм уу? Барилгүй байх та. Барина. Тэгэл
таксины хажуулаачтай буу халал юм хүм яриад. Аа. Яг л тэг үү. Олонтойгоо шүү дээ. Хил амд гүцэтгэв зүгэн ганц шиг гараад ирлээ шүү. Ерөөсө таксины жолооч зүгээр байхгүй. Чи ийм ярил та. Жоох ийм ярил та буу халал та. Чи такси барих та. Бүр энэ багийн хажууд ингэсэн намайг харж байдаг шүү. Харин би ингээд яасан их бэлэнцсэн хөхтэй юм бэ гэж харж. энэ диван дээр ингээд энэ диван энэ сандал хоёрын нэг өндөр нь арай өөр. Миний сандал арай өөр. Өндөр. Минийх нь өндөр том. Тэгээд ингээд дээрээс ингээд энэ айгу айтайхан суудлаа. Чи улам наашаа ингээд надаас суугаад байвал би ингээд хараад ингээд айгу сайхан боломжийг суугаад байгаа юм л та. Чи сэлээ такси барихтаа юм айтайхан гой залуу ч юм уу те заавал такси биш те гой том хар джип ч юм уу те ирээ зогсоод уучлаарай төхөлөд төхүү гэж хэлээсэй гэж боддгоо. Тэг чилжээс чинь ингээ өөр машин зогсоод. Ер нь байнга бодд юм тийм үү? Амар эвгүйс нэгдэл шууд цухтааж юм чи гүү гэж амар санаа зовлоо. Яа. Зүгээр нэг сонин санагдал яг таксил барих хэрэгтэй гэж бодсон биш дотроо. Яг цухтаачдаг. Гүү. Чи тэгж бодд юм уу? Бас зөндөл таксинууд зогсдог шүү дээ. Такси, том жижиг машин, автобус, микроч хүртэл зогсдог бат. Хоёр троллейбус дэрэг зогссон те. Ингээд зогссон байсан гэстэй. Хоёр троллейбус хүртэл зогсдог. Айгүй хэцүү. Антин нэг болохоор нэг урд ардаа гарч болохгүй. Яаж ч дэстрэ гараа. Тэгээ суух гэж. Юу гэж суух вэ? Ямар ерөөсөө суудгүй шүү дээ. Тэгээ хажуунаас тэгээд хүмүүс тэгэхээр чи ямар ч хүмүүс байгаа юм бэлээ. Ерөнхийдөө бол аюултай шүү дээ. А зүгээр санамсаргүйгээр таньдаг хүмүүс байдгийг сүүлдээ хөөе чи гэдэг тэгэхээр өө чи байсан юм уу гэл тэгэл бас сууж исэн. Би бол гоё охтууд ирээд ч юм уу гоё охтууд ирээд тэгээд нашлаараа төхүүлээд төхүү гэл тэгээсэй гэж боддоо шүү дээ. Гоё охтууд төгөлсөх үү? Суу шүү дээ. Тас гэж сууд юм байгаас. Тэгэл орд суугаад нөгөө сэл шиг л зүгээр чи юм өөрөө юм яриач гэж зүгээр. Чи эрэхтэй юм яахтай суучлаа те. Өсрөөл нэг машинтай болчоод машинаа жоохон сайжруулчаад ямар ч юм жижиг хамаагүй. Тэ нэг машинтай болчоод хамгийн түрүүнд өөр дөр чинь нэрээ юу? Цоохо. Нэрээ яг үү за. Яг уу. Йоо суулгүй яах юм бэ? Одоо ч юу яриад байгаа юм бэ? Тэгээ заримдаа нэг сахилгууд мөр санагддаг үе байдаг шүү дээ. Тэгээ би найз нартайгаа ингээл тэр болгон зав авахгүй шүү дээ. Зав гараад нэг сахилгууд үедээ ингээл машинтайгаа явж байгаа ч юм өөрөө жолоо ярьж аваад үед хэцүүлтэй. Жолоо бариагүй үедээ ингээл цохоор явж байгаа гудамжаар явж байгаа хүмүүс байдаг байхгүй. Тэр хүмүүс ингээл харахаараа эрэхтэй өнөөлөхөр гомбо гэж л орж бүгдээрээ ингээл тэгэл эмхтэй үе явж байгаа янжаа тэнгууд хүмүүс аягуулсан бүгдээрээ хардаг. Тэгээ тэр яг нөгөө ингээд жоохон байхад чи ер нь ингээл нэг сахилгууддаг ус бид нар чинь том болоод ирэхээр тийм сахилгуудах нөгөө цаг үе айгу ховор штэ. Тэгэл ажил төрөл ямар нэгэн зорилго тэмүүлэлээр ихвчлэн байдаг учраас хаяа нэг зав гараад нэг юм бодохгүй ингээл үе үйдэг штэ. Тийм үедээ тэг сахилгууддаг. Тэгэхээр нөгөө хин нэгний нэрийг дуудахлаар хүмүүс ихэнх тохиолдолд яг ингээд хэнийг дуудаад байгаа юм болоо гэж харна. Ингэж эргэн тойрны хаснаа өөрийгөө дуудаад байгаа юм болоо гэж гайх нь ер нь айгу сонирхолтой. Гүн андуурсан юм болов ч гэдэм үү. Тэгээд дараа нэг тэгээд үзээрэй. Яа. Манай сэли бол хараа муутай айгу л очиж харж магадгүй шүү. Зонхоор дрөг гэж харж. Айгу тэндэг хүн байж магадгүй гэдэг. Хамгийн амар нь эргэн тойронд хүн байхгүй болооч юм бүр гайхдаг байхгүй юу? Ерөөсөө хэнийг дуудаад байгаа юм болоо гэж бүр ингээл гайхал. Тэгээд тэр үед сахилгууд дуудуулж исэн хүмүүс зөндөө байгаа шүү. Уучлаарай гэж. Цаахан сахилгууд л байсан шүү гэж хэлээ. Би бас нөгөө жүжигчин зарим найз нараас ингээд сонсч байсан байхгүй юу? Жишээлбэл нөгөө манай нэг жүжигчин найз нэг жүжигч тоглоод тэгээ үхдэг хэсэг байт юм байл та. Үхэл дуусчдаг. Тэр нь айгүй олон минут үхсэн чигээрэл тайзан дээр байгаад тийм л. Тэгсэн чинь нөгөөт нь хамгийн сүүлч нь одоо төгсгөл хэсэг болоод жүжигэн дуусаад тэр чихтэй унтцсан үхсэн. Хүмүүс баяр хүргээл бүх бүжигч босоод жүжигчд босоод байдаг. Нөгөөд чинь унтаал байдаг. Тийм хөвгөлтэй явдаг. Яг үнэгээсээ. Манай нөгөө акапелла амтлагийн дуучин нөгөө мөнх төргээд. Тэр манай сэл айгу цайлгашсан. Гэхэл манай найз мэд гэдэг айгу нууж ярьж байсан. Сэли тэр нь хин нөгөө яа хин гэж хэлсэн тэр. Тэгэхээр шууд мэдсэн л тээ. Манай ингэ юм чи. Чоо тийм зохиолдчихсан юм. Ер нь бол тайзан дээр юм уу ямар нэгэн киноны үеэр ч юм айгу их тийм хөгжилтэй юмнууд тохиолддог шүү дээ. Нөгөө Парисын дарихын сүм тоглож байгаа л би нэг амар ханиад төрсөн байсан байхгүй. Бид нар чинь тэгэл өвдөх хэрэггүй хүмүүс шүү дээ. Яг хэвчгүй бүх бие хэрэгтнээ арт түмэндээ зориулдаг. Тэгээд ханиад төрчөөд ингээл нөгөө сүүлдээ тэр чинь дүүжлүүлж өгдөг шүү дээ. Тэгэл яг нөгөө хайрын болцоонд дуудаж гин хайрын болцоонд дэм буудал уулзъя гэж төвших байх тэгдэг байхгүй. Яг
Тэгэгдээ намайг ингээд татаж ирээд эргүүлээд ингэж яагаад хэлдэг байхгүй юу? Яг тэгсэн чинь тэр үед нь эргүүлээд ингээд тэгсэн чинь айгүй хурдан нөгөө ингээд нулимс ингэжсэн юмнууд нь хоримтлагтаад ирэхээр хүн уйлахаар юу ингээл хамар ингээд нус хоримтлагдаг шүү. Тэр их нөгөө шинхэн ингээд нөгөө усан зүгээр ингээд ханиадтайсэн болохоор ингээд урсаад ирэхгүй. Тэгээ би яана гэж санаа зовол уул нь ингээд зэрэгтэл царайгаа харуулдаг байхгүй. Санаа зовж явах ингэсгээд харахгүй юу жоохон энэ нь харагдчихгүй. Ус урсаж байгаа. Тэгсэн чинь хайрын болзоо дэм буудал уулзъя гэж амар хичээл амар гоо сэтгэл төрүүлж байгаа юм л та нөгөө бид нар чинь ингээд бие бинийгээ хайрлахгүй л өөрхийн хайрлага адилхан тайзан дээр амьдарч байгаа юм чинь уулзыг чамд арчиж байгаа үү те ямар харин бодолтой бодол уулзъя гэж намайг бодвол тийм ингээд арчиж байгаа. Тэгээ дотроо амар төшөг байхаас хичээл үзэгчдээс хичээл нөгөө спрална вэ дотор нь ингээд нөгөө отгон цэцэг гэдэг хүний чинь нөгөө ичих сэтгэл ингээд төрөөд тэгэл тэр тоглолтын дээр айгүй хөвгтэй юм болсон. Тэгээ сүүлдээ дүүжлүүлээл нөгөө өгтөг хэсэг байдаг байхгүй. Тэрэн дээр нь ингээд дүүжлээл хамгийн сүүлийнхаа үгийг хэлнэ үү гэж үгээ хэлээл ингээл дүүжилсэн чи амар огцомгээ хурдтай ингээл дэшээ татдаг шүү дээ. Тэгээ нөгөө ёстой битүү нус нулимсантай халилцсан байдаг байхгүй. Тэгэл дүүжлээл ингэсэн чи нөгөө агаар дээр ингээл иргэдэг байхгүй. Тэгэл гэсэн чи бүх нус нь ингээд тэгэл манай нөгөө манайхан чи бүгдээрээ нөгөө ингээд хойшоогоо ингээ харцсан зэрэглэлээс ингээ хойшоогоо ингээ смуралдаар ингээ харцсан байдаг аахгүй. Тэгэл ингээл бүжиглж мүжиглээл ганцхан нарны доор гэж бүжигээл тэгэл ингээ бүгдээрээ бэждэг юмс бүгд харж байгаа аахгүй. Бүгд хараал тэгээд дотроо гэдэг. Би чи дүүслүүлсэн юм чи доо. Тэсэл байсан. Тийм амар инээдтэй. Хүүхдээ юм их болно. Хайр яриг сонсоод өсч яг ингээд илгээр явхад ер нь бол өглөө байна. Сэлий болохоор тийм хөхтэй зүйл вэ нү? Хөхтэй зүйл гэж шаараад асуух юм. Нөгөөг нь би болохоор бүх бие сэтгэлээ ард түмэндээ зориулдаг хүн шүү тэгээд. Би хөхтэй гэсэн шүү дээ. Хөхтэй гэсэн шүү дээ. Хөхтэй. Нууц юм гэж юу юм бэ? Нууц юм байдаг шүү дээ. Байдгаа. Сэлий нууц юм гэж юу юм байд юм уу? Байж хүн болгонд л өөр ингэсэн нууц. Бити хүнд яриараа гэдэг юм чи хүнд ярьдгүү. Заримдаа ярьчдаг, заримдаа болохоор яг ерөөсөө ярихгүй гэл бас тэ ярьдгүй. Сэлий чи бити хүнд ярирээ гэж. Тий. Заримдаа ярина. Заримдаа нэг сэтгэл хөдлөлт ам халцсан үед ярих юм байна шүү дээ заримдаа. Тэгвэл чамд бол хамаагүй юм ярьж байна шүү дээ. Тийм үзээ. Отгой ямар уу? Нууц гэж юм байд юм уу те? Миний хувьд болохоор нууц гэдэг юм байх ёстой гэж боддог. Ер нь тэр нууцыг хизээ, хаана, ямар мөчөд хүнд задлах вэ гэдэг л айгүй чухал гэж боддог. Тэрнээс ш нууцгүй хүн, нууцгүй амьдрал, нууцгүй түүх гэж юу байхгүй шүү дээ. Тийм үү? Тийм. Зөвхөн чи мэддэг нууц чамд байгаа юм. Зөвхөн чи мэддэг. Өөр хэн ч мэдгүй. Ээж чинь ч мэдгүй, аав чинь ч мэдгүй, сэлэж мэдгүй, баач мэдгүй. Хэлгүй. Хэн ч мэдгүй. Байгаа тийм. Байна. Сэдэ тийм нууц баг байхгүй хаа. Гайгүй ер нь нууц нэх байхгүй шүү дээ. Та ихтэй хүнтэй унтж үзсэн мэт. Хүнтэй унтж үзсэн мэт. Хэн? Та хоёр. Үгүй шүү дээ би онгон шүү дээ. Ганц ямар асуудал юм бол өөрөө үдэхгүй, эмэгтэй нь үдэхгүйгээр заяа. Эрэгтэй нь нэг шөнө 15 нахдаг гэх юм тийм байд юм. Тийм юм байд юм уу? Харин тий. Арай өөр юм шүү дээ. Тийм аз байхгүй. Сэлий тийм байсан чи эмэгтэй нь өөрөө үдэхгүй гэж байгаа байхгүй. Эрэгтэй нь өөрийнхөө санаачлахаар нэг шөндөө бол 15 гэдэг байгаа. мэдгүй өстэй би мэдгүй. Өстой сонирхол юм байна. Тийм байхгүй хаа. Хамаа содар модраа гүн содар модраа. Нэг бол асар их өндөр төвшөнд шалах сайтай хүн байна. Нэг бол худлаа тий. Нэг бол худлаа тий. Өшөө авалт гэж үт юм уу тэгвэл? Таар яг нэг тийм яриа яахгүй нэг тийм товчхон хариулаад байгаа тийм. Өшөө авч ирсэн үү таар? Өшөө аваад яах юм бэ? Ахгүй юу? Өшөө аваад яах? Ер нь өшөө авах хэрэггүй шүү дээ. Одоо ерөнхийдөө нөгөө сүүдэд манай Солонгосын сериал гэдэг айгүйх кинонууд гараад шүү дээ. Тэгээ би бодохгүй. Урд нь гэхдээ анзаардгүй байсан юм уу? Эсвэл тийм одоо тий ийм юмыг ойлгох төвшөнд байгаагүй юм уу? Ерөөс маш олон кинонууд гардаг тий. Тэгээд ер нь ингээд бүх кинонуудаас анзаараад байхад Солонгос кинон дээр ер нь маш их өшөө авалт гардаг юм байна. Тийм үү? Бүх Солонгос кино өшөө авалттай. Өшөө авалтгүй кино байхгүй. Өшөө авалтын төлөө маш их тэмцдэг. Мэдгүй би жүжигчин хүн болохоор мэрэгжлийн үүднээс эсвэл харсан уу. Тэгээ өөр кинонууд ингээд бодож юм уу? Би жүжигчний
мэрэгчлээ эмхтэй хүн. За. Гар маран дээр нь тарчихсан шүү дээ. За чи юу сүрхий энэ намайг бүр хадаад бүр сүүлээд бүр алах нэ. За дөрөв багтаа. Хэдхэн мөчл бит хоёр дэвсэж сууж шүү дээ. Өшөө авалт. Гэтэ би яг чиний яг ярихчихсан зүйл ярихчихсан байхгүй юу? Энэ Солонгос кинонууд дээр яг нэр өшөө авалт айгүй их гарч байгаа. Тийм болохоор бас залуучууд маань бас тийм жоохон хорон муу, тийм муухай бодлоос төрөөд байх болов уу гэж тийм үстэй. Ер нь бол ингэж болдсон байж таа, ингэх ёстой юм байж таа гэж бодоод байл хэцүү тий. Тийм шүү дээ. Ер нь нөгөө хүн юу үзэж харан тэрнээс ахуулаад ямар нэгэн сэтлэг тэр хүнд бий болгож байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс өөрийн мэдлгүйгээр хүн ямар нэг юм ингэж хоримтлуулсан байдаг тий. Ер нь тийм үстэй. Тэгээд тэр нь нэгсэндээ нөлөөлнө. Тэгэхээр миний бодлоор бас ямар киног хийх ёстой болоо, ямар киног ихвчлэн гарах ёстой болоо бас төрлийг айгу арай өөрөөр гарах бол ерөнхийдөө ялангуяа солонгос кино бол бинтжиж шүү тий. Тийм бид нар бүр яриа л байгаа дугаар байна. Кино, сериал тэгээд тэр сериал бүхлүүд нь 100 хэдэн ангийн сериалыг зөвхөн өшөө авалтын төлөө гаргаж ийн гэж бодлоо. Тэгэхээр тэр чинь амар байгаа хэвээр. Чи ер нь хүнээс ихтэй өшөө авъя гэж боддгоо. Би юус тэгж боддгоо. Харин тэр үнийг эргээд бүр хайрлахын ч үеийн зүгээр тэр үнтэй гоё хандаад тэгэх юм бол би тэгснээрээ тэр үнийг яалж ий гэж боддог. Энэ хүүхэн бүр гэгэрсэн шүү дээ. Зөөлөн хатуугаа идэн гэж үгээд шүү дээ. Бид хоёр хоёулаа. Наач болж хотлоо очлоо. Зөөлөн ерөөсөө иддгүй юм бэлээ. Иддгийн. Иддгүй маа. Зөөлөн идчихэж байгаа гэж. Тий, ус чулуу иддэг гэдэгтэй адилханаар тий. Гэтэ би бол саяхан нэг өшөө авалт хийсэн. За. Гэтэ жоохон муухай юм болсон. Ир хүний хувьд ч тэр жоохон онцгүй юм болсон. Яг яасан бэ гэдгсэн бод юу яадаг вэ? Унтчихс чи шумал хацдیں۔ Хэвээ амар уруу да. Босч алгүй байх та. Тэр өшөө авалт гэдэг юм. Тий. Үчи тэг хүн зүгээр хазуулж тэгээ зүгээр өнгөрөх үү? Сүртэй. Хүмүүсийн хоорондох юм ярьж байгаа чинь шумалтай яриа. За одоо манай Сели нэг юм асан. Сели чи ганц тэр бол яг байгалийн жам ёсны юм гэж би бодчихъя. Жамаар авцсан юм байна л да би. Би та хоёроос асууя л да. Та хоёр хэн нэг хүнтэй зүгээр ингээд мессеж бичээд ч юм уу ингээд тэгээ чатлж байгаа ч юм уу тийм шууд харанхуу болцоод явж утсан уу? Харанхуу болцоо. Одоо тэр хүний бодохгүй шүү. Өө Селийн гараас гараа явчих. За яриараа. Танихгүй хүндээ мессеж бичээл тэгэл заавал зөө. Тийм Facebook-аар чатаар, Viber-аар, WeChat-аар за яриараа. Тэгэж уулзч үзээгүй. Яг үз. Яг уцаар ярина сте тэгээд. Уцаар хүмүүс бол ярьдэн штэ. Тэгэл танихгүй хүнтэй яг үндэ ярих амар хэцүү штэ. Юу ч ярих юм блэ. Тэгэл янз янзын хүмүүс, таньдаг мэддэг хүмүүс дамжуулаад тоглоом хийдэг ч юм уу. Юу тийм байдаг штэ. Зүгээр уулзахгүйгээр бол мессеж бол бичдэг үе бол байсан. Байсан юм уу байгаа юм уу? Одоо байгаа ч юм уу? Одоо чинь Facebook-оор ингээл хүүхдүүд орж ирдэ штэ. Хөөхөөгөө октод. Мосоо октод. Тэгээд октод. Аюу гоё би ингээд одоо жижигчин болохыг хүсдэг ч гэдэм үү, танаас үлгээ авч гэдэм үү, эсвэл би ихчгүй гоё ихчдүү болмоор юм ч гэдэм үү, эсвэл таныг хүндэлдэг ч гэдэм үү, эсвэл үе тэнгийнхэн ч маш олон хүмүүс мессеж бичиж орж ирдэ штэ. Би бол бичдэг. Мессеж бичдэг. Хариулт. Тэгээд бичээд байгаарыг зөриөлээд байгаа юм хайсан юм та одоо. Тэр бичсэн л та гэдэг юм уу? Яг энэгээр яг ямар утга санаа илэрхийлэх гээд байгаа. Би ингэж хэлэх гэж. Би ч гэсэн сүүлийн үед биччихээ. Хүн намайг гэж зориод те надад сэтгэл зүрхээ зориулаад надад хандаж мессеж бичиж цаг заваа зарчилж шүү. Тийм учраас би ч гэсэн хэрвээ надад яг тэр үед боломжтой бол би эргээгээд тэр хүнд өчүүхэн ч гэсэн нэг ганц минутыг зарцуулахад яагаад Тий, ингээ юм хөгжсөн. Гэхдээ чиний ярьж байгаа юм жоохон бөөрөнхэд бол болчлаа. Селебитээр л сэтгэлээсээ ер нь бол харанхуй болзоо хийгээд уулзчих гал юм яриалгаа тий. Чи уулзахгүй юм байна. Огт уулзахгүй юм тийм үү? Уулзч байгаагүй. Гэхдээ ер нь уулзаж үздэм билүү гэж бодогдчихлоо. Байж байгаа. NBC лээ. Миний Facebook аяг NBC лээ шүү. Би яг тэн дээр байж байгаа ёо. Ёо гэж байж байгаа. Захад нэг юм асуух гал маань сэлж тоо. Хамгийн дуртай киноны чинь хамгийн дуртай хэсэг тэр юу? Хатан хас хэсэг шин. Тийм үү? Хатан хас хэсэг. Тэр нэр гоё. Тэр кинонд нэг ч муухай юм байхгүй. Бүх юм нь гоё, өнгөлөг, өөдрөг, гоё тансаг. Айгуу гоё кино. Тэгээд миний Роми Шнайдер гэж тийм биш тоглосон кинонууд нь бол маш гоё кино. Дандаа тийм хатан гүнжийн дүр төвчлэн. Даанч амьдрал нь жоохон баргар байсан. Тий, өөрийнх нь хувь хүнийх нь амьдрал нь бол маш хэцүү байсан юм байлээ л дээ. Үнэхээр харамсалтай тий. Надтай явж байгаа салаад амар ярддаг тий. Тэгээ надаас салаад аа.
Нэр Австри CC-гийн ордон гоё юм байлаа. Австри яваад үзсэн сайн. Очоод үзсэн үү тийм. Би нэг очиж үзсэн. За би дахиад юм асуух. Тэгээч дээ. Та хоёр санхүүгийн хямрал хэр зэрэг нөлөөлж байна? Нэг их нөлөөлөхгүй байгаа шүү дээ. Яг үнэндээ яагаад тэгэхээр тэртээ тэргөө би саятан биш. Би тийм амар бизнес хийдэггүй. Би тийм амар их хэмжээний мөнгө эргэлдүүлдэггүй. Би зүгээр л хөдөлмөрийнхөө үлсээр амьдардаг учраас надад үнэхээр энэ санхүүгийн хямрал гэдэг юм тийм амар хүчтэй нөлөөлөхгүй байгаа. Будаа мудааны үн өсөөл харин тэр тусмаа ингээл махны үн өсөөл, будааны үн өсөөл, шампаны үн өсөөл. Жижиглэнгийн үн өсөөл. Тэр бол мэдрэгдэж байгаа. Гэхдээ би зүгээр харьцуулт хийж юм л да. Жишээлх юм бол бизнес хийдэг хүмүүс бол нэг асар их хэмжээний мөнгө эргэлдүүлэлт хийдэг. Зүгээр долларын хашны зөрөөн дээрээс ахуулаад ингээл. Тэгэхээр бидний тэртээ тэргүй эн чинь амьдрал шүү дээ. Бид нар амьдрал тохиолддог л зүйл тохиолдож байгаа гэж үзэж байгаа. Бид нар амьдрахын төлөө хөдөлмөрлөдөг тий? Мэдгүй. Тийм шүү дээ. Тийм үү. Хөдөлмөрлөдөг шүү дээ. Тэр учраас тэртээ тэргүй өнөөдрийн энэ одоо энэ нийгмийн мөнгөний хашны уналт энэ бол хэзээ ч зогсохгүй цаашаа үргэлжлэн дахиад өснө. Бид өтгөө бидний үр хүүхд хойч нөлөөлөх л тийм байгаль өстой зүйлийн нэг. Одоо отгон цэцэг битээр ингээл дурлал тосууд би биэндээ хайртай хүмүүс байя гэж зүгээр төсөөлъё л доо. Зүгээр л төсөөлъё л доо. Тэгээд одоо отгон цэцэг ингээл гадагшаага явчлаа гэж бодъё л да тий. Тэгэл гадагшаа сургуульд ч юм уу одоо юунд ч нэг юмд ингээд явлаа гэж бодоход бит хоёрын бие биендээ үнэнч байх. Одоо тэр хоног эрэгтэй үнд надад хэд авах отгон цэцэгт хэд авах хэд хоног. Асар их зөрүүтэй шүү дээ. Яг үнийг хэлэхөө. Эрэгтэй хүмүүс бол арай үнэнч байх хугацаа арай богино байх. Эмэгтэй хүн бол харин хэдэн жил чамаагүй байж чадна. Та хоёр хоёулаа болохоор нэг хутлаа над руу толгойд өгөхөд ингээд. Үгүй үнэн. Зурлаач байна шүү энэ. Энэ үнэн шүү. Зүгээр ядгалч байгалийн зам ёс орч бай. Ерөнхийдөө бол эмэгтэй хүн бол жишээлх юм бол ямар ч тийм бэлгийн амьдралгүйгээр хэдэн жилч байж чаддаг байхгүй юу? Би өөрөө тэгсэн байхгүй юу? Нэр. Йоо. Зүгээр л эрэгтэй хүн бол чадахгүй. Хэдэн жил? Нэрэ. Хэдэн жил ярина? Инээдтэй сонсож байна уу? Инээдтэй сонсож. Би үрэг өдрөөч их саалж байгаа хэлж. За тийм. Үнэн. За. Яг тийм учраас би бол эмэгтэй хүн бол асар их тийм сэтгэлийн юутэй өөрийгөө төвчээртэй өөрийгөө маш их барьж чаддаг тийм байна гэдгийг. Одоо ингэж хүрээгээд явах тий би байгаа юм чинь. Сэли бас санал нэг эмэгтэй хүн удна гэдэг дээр санал нэг байна. Гэхдээ зарим нэгэн эмэгтэйчүүд бас тэсэргүй ч юм байж л шүү дээ. Гэхдээ зарим нэг ингэж ийшээ харж ярьсан уу? Ийшээ харж ярьсан уу? Шигтэй бид нар нэг юм яриад одоо ингээл эргэтэй ч эмэгтэй ч зарим хүмүүс ингээд согтууруул хундаа ухаараа зарим нь доошоо орчдөг. Айгуу сайн байсан хүмүүс, төвчөртэй байсан хүмүүс гинт одоо ууснаас болж одоо нэг хуурах ч юм уу тийм явж гарчдаг тийм. Зарим нь бол согтууруул хундаа угаад толгоондоо л байж гэхдээ доошоо ордгоо ч юм уу тийм. Толгоондоо байж идэг. Би яг шавж толгоондоо. Тэгээд толгоондоо байж идэг. Бусднууд доошоо орчдөг гэх юм. Ийшээгээ гэж яар бидгээ та хэрэлдээ зүгээр энэ нэвтрүүлдэг шүү. Зүгээр буу хаад сууж байгаа шүү. Хэрэлдээ дунаа гай тий. Би зүгээр ингэж бодож байна. Яг хоо дийлэх эрхтэй гэдэг энэ олон дээвэр дор бол янз янзын хүмүүс байгаа. Нөгөө уулын морд уттай богинтой помпом гэж хэлдэг штэ. Энэ бол янз янз л баг. Гэтэ хой хүнээсээ шалтгаал баг тийм үү? Ер нь бол тийм үү найзуу да. Гэхдээ эрэгтэй хүн чинь өөрөө байглаасаа адгуусан шинж чанар нь илүү тэр хүн чинь тарих байгаа байхгүй да. Тэр үүднээсээ тархин байгаад яах юм бэ? Тэртээ тэргөө доошоо ороод нэг үл. Тий. Гүү штэ. Тэгэхээр тэр тархиараа тэр доошоо орж байгаагаа удирдах хэрэгтэй. Тэрийг хайрлаад нөгөөхөө бодоод sorry уучлаарай. Хамгийн гол нь штэ тий. Окей ингээ чи тэр ингээ саллаа гэж бодъё л доо. Тэгчээ эрэгчнээ нэг үр мудмаа суулгах. Тэгээд тэрий чи удирдах гэж тарих байгаа байхгүй да. Энэ зүгээр эрэгтэй эрдэмтдийн гаргасан айгуу гоё тийм та нарын толгой цуулгасан ч юм лээ та нар мэдэхгүй шүү дээ. Ер нь бол за тэгвэл ийм үү? Эрэгтэй хүн сармагчингаас жоохон дээр байхад тэгэл болчт юм уу? За одоо ингэ заяа. Ажилтай айгуу сайхан өөр ингэсэн гоё бизнестэй ариг тамиг хэрэгэлдэггүй та нарт халамжтай тий? Тэгээд сармагч дээр болох юм. Тийм болж шүү. Болно шүү дээ. Одоо хүн байвал та ярьсах юм уу? Одоо шүү дээ. Одоо хүнтэй яриас уухгүй. Сармагчин ч одоо биш шүү. Тэгээ сармагчин шүү дээ. Сармагчин ч одоо шүү дээ. Тийм чи нэг Godzilla болоод байна нөгөө. Тэгтээ тэр чинь ингээд ингэчдэг шүү дээ тий. Тэгээ ингээд тэнийгээд ирэхээр бас том болно шүү дээ. Тэгэхгүй бодгоноос надад явж байгаа. Үзээд үзчихтэй хүн гэдэг утгаар нь хайрлаад юу үзээд үзчихнэ. Гэхдээ яадаг нь ийм байж байгаад ийм болцдог шиг нэ. Ойлгосонгүй. Юу ч юм байнг гэж дөрөв хүчээрээ явдаг шүү дээ. Бүр илүү тайлбарлая.
Хөрхөн бас ингэ ярьдаг санагч байна. Гэтэ тэгэл буруу л байгаа сте. Хүн эрэгтэй хүн сарамгчингаас жоохон дээр байдаг гээл яадаг. Яг үнэндээ одоотой суухгүй л гэж байгаа. Чи суух юм уу? Яг та халамжтай, хайртай, өөр ингэсэн гоё бизнестэй, хайртай үг болохоос бүр яа. Яг тэр гэсэн үг биш шүү дээ. Яг үнэндээ. Хэрэг заван байгаа өстэй. Тийм болохоор энэ Facebook-оор ингээд яваад идэг нэг юм онц үгнүүд байдаг штэ. Хайр бол яадаг гэдэг, хамгийн сайхан яадаг гэдэг гэл ингээд биччихэл ингээд постлцсан байдаг штэ. Тэгэл хүмүүс лайк дараалал байдаг. Гэтэ тэр болгон бас үнэн байна гэдэгтээ би бас эргэлздэг байхгүй юу. Тэр үгийг бас хэн нэгэн хүн зохиосон л байгаа тий. Өөрийнхөө амьдралд бодсноороо тэгээд хэлчихэр тэрийг шууд тусгаж аваад тийм штэ гэж бодож авах миний бодлоор бол энэ бас буруу юм шиг надад санагддаг юм аа. Жишээлбэл би нэг юм уншижсэн чинь юу гэнэ баах ингээл хээ үсгээр холбож явж ийсэн аа. Эрэгтэй хүнийг өөрөөсөө илүү бити их хайрлж гинэ. Тийм байгаа хөөхгүй тэгээд. Чим яагаад имзэгхэн байна. Би тэгээ бодчихсон. Юу ч юм чинь те одоо хүн гоё ингээл хайрлал гоё дурлал ингээд хүнийг хайрлаад явах шиг жаргал байхгүй ш тийм үстэй. Тэгсэн чинь амар хээ үсгээр холбож явж ийсэн хамгийн сүүлд нэг хайртайгаа өөрөөсөө илүү их бити хайрлж гинэ шал амар утгагүй. Тэрнийхэн дор хэдэн мянган лайк гэж байгаа ш. Ийм байхгүй одоо тэр бол жишээлх юм бол эрэгтэй хүнд асарх тийм гомдсон хуурцсан хүн байл та тийм. Эрэгтэй хүн гэдгийг хин бэ гэдгийг таних та тэр хүний гомдоосон тэр эрэгтэй хүнийг таньж байгаа. Над үгүй битээ харж байгаа тийм. Тэгээ өөрөө тэгвэл жишээлх юм бол бүсгүй хүнийг гомдооч ирсэн үү? Би бүсгүйг гомдооч байгаа шүү дээ. Нэг ч удаа юу? Мэдхгүй надад огт дуур. Мэдээж хэрэг олон хайр дурлалтай учирч ирсэн баг. Олон хайр дурлалтай учирч байгаа шүү дээ. Чи намайг ерөнхийдөө би чамайг оюутан байхаас ингээл хувьсэл продакшн энтер гээл яваал чи манай ажиллаар ингээл орж ирэл явд биш санаж байгаа тийм. Тэгээд ингээд яаж яхад би чам руу уучлаарай уцаа хүч гэж хэлж байгаа байсан. Тэ. Тэгээд эсвэл би чам руу ингээл яриад ч юм уу хоол идэхүүч гэдэг би яг хүмүүс ингээд намайг дүгнэхтэй болохоор нэг тийм шалиг банзалт гэдэг талаас нь боддог тийм. Ингээд окей ингээд байж. Хүн нэг дүгнэх өөр бас бодоод дүгнэх. Хараад игнэх нэг өөр. Харьцаад өгнөх бас нэг өөр. Гэтэ би тэгж нэг олон хайр дурлалтай яг үндэ уучлаарай учирч байгаа. Тийм болохоор санагдгүй байна. За би хоёроос гоё асуултсан. Тэгээ чи бурхан хоёрт авдраа ах уу эсвэл ухаан ах уу үгүй ах уу. Алтын авч. Ухаанд байгамч. За одоо ухааны л авах та. Аль зэрэг том авдраа. Нөхөндөө. Оо алтын авъя алтын. Юу юм байдаг шүү дээ нөгөө. Алт байгаа газар бүр үргэлж атааж өтөө хорсол тэмцэл байдаг. Тийм болохоор энэ хоёр атаж өгөх юм байна л да. Ухааны нав. Гэтэ хүн отгоо уучлаарай. Хүн байхгүйгаа л авдгийг гэсэн шүү. Тийм үү? Тэгэхээр надад алт байхгүй зам ухаан байхгүй л болж таарах гэдэг шүү. Уг нь бол надад яста алт байхгүй. Уул нь бол яста байхгүй. Сэл ял нах. Аль хэлний л авчих. Нэг л авчих. Нэг л ав. Одоо тийм авангуудаа зараад тэгээд амар их мөнгөтэй болонгуудаа сургууль сурж унаад амар ухаалтай болоод цэнийг хэлчихвэл яваа гэж. Гэхдээ тэр ухааныг миний бодлоор хүн сургууль сурснараа ухаантай болдгийм болов гэж бид бодохгүй байна. Тэр ухааныг хүн хүмүүжил, эцэг ихэн хүмүүжил тийм. Тэндээс бий болгож үүсэж авдаг гэж. Тийм. Тэрнээс за чи ухаантай хүн шүү гэж хинч хэзэж төрүүлдэг. Яа тэгэхээр хүн болгон яг л адилхан юугаач мэдэхгүй, юу ч танихгүйгээр төрдөг. Яг л адилхан тий ихийн сүгээр боождөг, өсдөг. Зарим жижиг хөлтөд зарим том хөлтөд. Хорвоо ертөнцийн танилцаад тэгээд одоо амьдралын хар бараантай илүү танилцсан юм уу, илүү сайхан орчинд төрсөн юм уу? Яа мэдэхгүй зүгээр л тэр эцэг их хүмүүжил орчин амьдралаас тэр ухааныг бий болгодог гэж. Тий эцэг их хүмүүжил аавна. Тэгээд дээрэс нь одоо ингээл амьдралын одоо энэ нухчаанд одоо янз янз бүдрээл те амьдралдаа би алдчих үзлээ онч үзлээ тэрнээс бас ухаарлаа авдаг юм шиг байна те. За би бол ингэж бодож байна. Мэдээж тиймэрхүү зүйл байгаа л. Гэтэ би бол 99% нь бурхан гэдэг бол гэж байна. Нэг гэрийн яг адилхан орчинд хүмүүжиж байгаа хүүхдүүд өөр өөр байдаг шүү дээ те. Нэг нь сэргэлэн цаваа өөр ингээл чал өөр бодолтой. Нөгөөх нь хуваа хичээсэн ингээл хоёр ихэр хүүхэд ч гэсэн өөр байдаг шиг. Яг тэрнтэй адилхан бол миний бодлоор бол зүгээр л уучлаарай буруучж болно. 99% шууд бурхан цаанаасаа үр ингээл тогтоол ингээл татцгээл тартах гэж бодож байна. Би бол тэгж бодохгүй. А зүгээр үнэхээр нэг одоо гоц. Би жоохон алттай хүн чи жоохон ухаантай хүн. Хаан өвөө. Гэх мэтчлэн зүгээр яг тийм гоц хүмүүсийг бол за чи одоо тий энэ одоо амьдралыг энэ хорвоог аврах ёстой ч гэдэг юм уу? Чи дэлхийг байлдан дагуулах ёстой ч гэдэг юм уу тий? Тийм тохиолдол бол зүгээр бурханаас
За яаж төрүүлдэг баг. Бусад тохиолдолд бол тийм биш. Ерөөсөө ойрхон шүү Тэ. дээ. Энэ бол ерөөсөө ойлгомжтой сэдв те. Жишээлбэл Ньютон, одоо жишээлбэл Чингис хаан, Эйнштейн, Наполеон юм байна. Эднэр бол саяг хүмүүс. Эднэр бол тийм угаасаа тийм хүмүүс ойлгомжтой Төрсөн хүмүүс үү те? Төрмөл хүмүүс. Оо. Юу яд юм уу? Би сая юу асууж байгаа мартсан байна. Тэр өөрөөсөө айгу ухаан тэгэлээ л те. Тэр ухаан чинь ер нь бол энэ олдмол ухаан юм шүү. Үгүй. Гэтэ энийг хөгжүүлэх ёстой. Бурхан л өгсөн юм шиг надад санагдав. Жишээ нь ингэдэг штэ. Нэг хувийн авьяас 99% хөдөлмөр гэдэг штэ. Харин нэг хүн тэрнтэй адилхан зүгээр ингээл хүн болгон тодорхой хэмжээний ухааныг бий болгочтой. Тэрийг хүн аль талыгаа хөгжүүлэх вэ гэдэг л ерөөсөө тэр хүний одоо тий юу. За чиний хувьд бол 1% авьяас 99% хөдөлмөр юм уу те? Миний хувьд бол 99% авьяас 1% хөдөлмөр. За уучлаарай бас жоо өнгөрчлөө. Гэтэ энэ бол яг хувь хүн татаас. Одоо жишээлбэл түрүүний нэг онч мэрэгүү үгсийг нэг хүн зохиож хэлээд өөрийнхөө амьдралаар л бодож хэлж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан бол иймэрхүү тохиолдол байдсан болов гэж би зүгээр боддیں۔ Бас энэ буруу ч гэж бол. Ингээд юу яах вэ? Айгуу чухал ярьдаг те. За тэр ингээд ингэхгүй. Одоо жишээлбэл Twitter ингээд нэвтрүүлэг тараад би чам руу залгаал SMS бичээл, Viber-аар бичээл тэгэл чич мэлэх ажилтаа байгаа би ойлгож байгаа. Тэгэл ингээд хойлоо гоё тотонсол ингээд явуулчих. Би одоо ингээд хайртайгаа зургийг ингээд утсан дээрээ байлгаад байвал яах вэ? Яа болохгүй гэж. Тэгвэл мессеж бичиж байгаа юм чи. Үгүй тэгэл чи өтер чинь татансан шүү дээ ингээд л цаашаа ойлгомжтой. Тэр бол ойлгомжтой. Татансан бол ойлгомжтой. Би бодвол тэгж боддог шүү дээ. Одоо ингээд хүмүүс айгаа буруугаар ойлгодог те. Одоо яг ингээд бичээл та те. Тэгэнгүүт хүмүүс айгаа буруугаар ойлгодог байхгүй. Энэ над руу мессеж бичиж байгаа учраас бит хоёр дотносхон тодорхой гэж. Үгүй шүү дээ. Дотносгүй тодорхой байж бас болно. Ямбайр бол яг тэр хүний хүнлэх ёстой байхгүй юу? Ямбайр бол болгоно гэж дайруул болгож л санаа амарна шүү дээ. Наад ч зөндөө ол аргатай шүү дээ. Одоо ингээд манай ажил дээр ч юм уу ер нь ингээд энэ тэнд хүмүүс ингээд мессеж бичин цэцэг навч бариад ирнэ уулзсан тий. Хэмпи. Яг ингээд чуудаа юм байна. Хааны юу? Тэгээд айгаа буруугаар ойлгодог байхгүй юу? Өөрийг хүндлээд ингээд харьцглаа. Буруугаар ойлгоод идэг. Хөдөөнөөс хүртэл хүмүүс ирдэг байхгүй юу? Өвөр хангаа мангаа улаангам юу юу. Тэгээд ингээд амар өрөдмөр штэ тэр хүмүүс тэр хол газараас намайг зориод уулзгаад ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд ингээд тэр хизээч миний одоо саавс тий миний хүн биш тий. Гэтэ тэр хүн намайг гэд ирсэн би тэр хүнтэй баярлаа гэд гар барих нь юу болохгүй гэж надаас юу ч унахгүй шүү дээ. Миний амнаас алт унахгүй. Тэгэхэд тэгэнгүүт буруугаар ойлгоод би дахин ирээд тэг ингээд бүр зовлон болдог байхгүй. Тэгээд амар өрөвдөлттэй ингээл би ингээд уцмууц олоод авчин заяа бүр ингээд гэрээ уцмууц олоод аав. Тэгээ бүр ингээд би чиний уц руу чинь ингээд нэгж явуулах гэсэн чинь болдгүй юм биш үү чиний уц чинь гэж үгээд ингээд ярихгүй хэцүү заяа тэр хүмүүстэй. Яриад байх хэцүү. Тэгэхээр сүүлдээ ингээд яалтчгүй бүр ингээд тэр хүнд муухай аашлаад явуулахаас аргагүй байдалд хүрч. Чи надад муухай аашлах чадахгүй. Би чам зүгээр шууд нүдрүү ч харж байгаа. Чи надад хэлээч яаж чадахгүй. Тэгээ хүмүүс бас ингэдэг харьцахгүй тэрийг мэдээд ингээд мессеж засаж бичихгүй ч юм уу ингээд харьцахгүй болонгууд сүулдэ бичихгүй болонгууд чи өстө ямар аваа хөрхөн бэ тэ чамаа ингээд яас их зантай юм бэ хачин болгох чадна шүү мод шүү гэж сүрдүүлсэн мессеж бичиж иргэдэг тий эргээгээд тэгэхээр ингээд яг хүнтэй яаж харьцах ёстой юм байдаг амар хэцүү. Тэгэхээр үнэндээ яг бидний амьдрал ч угаасаа харьцаа шүү дээ тий. Манай туулагч хэлжсэн аахгүй. Сэлийг бодож уучлаарай. Сэлээсээ ботцсон тэгвэл тэгж хамаагүй бич болохгүй юм биш үү гэсэн нүдээр хартсан сууж штэ. Туулагч яасан гинэ. Одоо нэг манай туулагч нэг хэлсэн амьдрал гэдэг чинь юу харьцаа штэ гэж тий. Яг үнэхээр харьцаа аахгүй. Хүн яаж харьцсан тэн дээрээс өрөөлөө дараагийн харьцаа одоо ингэж гарч ирдэг. Тэгээ хамгийн сүүлчийн асуулт те. За чи намайг ингээл хайрлаа шүү дээ. Ахаал ихэлдэг зэ. Би карманы болгож байл яхаа. Тэгэл хайрлсан бол хайрлаа шүү дээ. Хулгайчаар нь хайрлах юм уу чи? Хайр гэдэг чинь тэр хүнийг шүү дээ. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хайр тий. Тэр чинь жинхэнэ хайр. Би сэлгийн гинжиг туугаад чамд өгч гэдэг болчихж байгаа тэр үү. Чи зүгэл яв гэсэн. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь тий. Тэр л айгу агуу хайр гэж би бодож байна. Тэрнээс ч нөгөө янз янзын хайрууд байна шүү дээ. Тэрний айл нэгэн голбор нь өө эн чи ийм юм биш тэгээд болчул энэ хайр биш зүгээр шохоор тэгвэл чамаа карманы улгаач найрч болно гэсэн үг юм. Мэдгүй шүү дээ би тэр хүнийг
Карманы хулгайч гэж мэдсээр ижиж би тэр хүндээ хайр үүсэхгүй юу мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй байж л хайрлаа шүү. Хэрвээ дараад нь мэдчих юм бол би үнэхээр тэр хүнд хайртай бол тэр хүнийг засаж авах гэж. Тэгэхээр та хоёр нийлээд хамт тийм цугаал яваад байгаа. Драмын театрын үлгэрээс Манай нэвтрүүлэгт нөгөө ордог зочид маань ураа хэлдэг байхгүй юу? Хичээний гоё ураа хэлээд. Жишээлбэл манай энэ бохоо битээ хийж. Жишээнд явсараа дуусчихсан да мөн найз нь. За ураа гэсэн чинь энгийн зүгээр. Харин энгийн сайхан. Хүүхнүүдээ нүрэ будахтаа гэсэн ч болно шүү дээ. Ер нь бол. Тийш ямар ч юу зөвлөгөөч зөвлөгөөч болно. Урайлж болно. Сайн сайхан зөвлөд урайлж болно. Тийм ээ тийм. Зүгээр л яг үнэндээ нөгөө хүн дотроо айгүй гоё тийм соёлтой тий өөрөө соёлтой гоё. Тэгээд хүн амьдтай бие бинийгээ хайрлах ёстой. Юм байна л гэж. Нааш тэр амьдтай хайрл майрл гэдэг нааш харж байгаа ч та. Над руу харж байгаа дэрч та. Зүгээр л нөгөө бие биендээ айгүй гоё үгийг хэлж чаддаг тий урам өвч чаддаг үг гэдэг чинь өөр айгүй хүчтэй шүү дээ. Ганцхан үгээр хүнийг амьлуулж болно, алчж болдог. Тийм учраас бие биендээ үргэлж маш гоё урмын тий сайхан үгийг хэлж чаддаг байх хэрэгтэй юм болов. Энэ бас нэгэн соёл тий. Энэ бас нэгэн соёл. Нөгөө төгөөрөө энэ бас бие бинийгээ хайрлж хөндлөж байгаагийн шинж гэж бодож байна. Тэгээ ийм л сэтгэлийнхаа үгийг хэлээд. Тэгээд гоё мэдээж чи маш их ажилтай байсан. Цаг заваа зарцуулаад битээртэй ч сайхан бууаллаа, үзэл бодлоо илэрхийллээ. Тэгээд энэ сайхан эерэг энергийг те биднэрт ингээд түгээхэд ингээд тусалж байгаа. Биднэрт ингээд битээр энийг ямар ч одоо чинь ТV-гээр гарах юм бол манай хоёр рекламаас мөнгө олоо баяжаад сели 5-70 аваад бралаа юм заяа. Тэгээд битээр тэхийг хүсэхгүй. Гэхдээ энийг хийхэд бол биднэрт энэ өрөөний түрээс мөрөөс ингээд бас жоох мөнгө хэрэг болж байгаа. Тэгээд бид нарыг дэмжиж сели энэ сайхан эерэг энерги түгээгээд 8 жилээ хийж байгаа Unitel Innovation Group битээр бас жоох дэмжиж ажилтээ. Тэгээд бид нар Unitel Innovation-тэй бас мянган үзэгчдийнхээ амнаас баярлалаа илэрхийлж байна. Бид нэр үндэснийхээ компани үргэлж дэмжих болно. Залуучуудаа таамдч гэсэндээ те үндэснийхээ компани үргэлж дэмжээр. Одоо манай Сели цагаан сүний томог гэдэг зитиг. Чи ямар ядаг. Би мэдж байгаа. Энэ өөр Монгол гарсан цомог нэ. Хайфагийн бүх салбараар зарагдж байгаа. Йоо. Дуучууны хамгийн сайхан үнэтэй билег бол CT байдаг уран бүтээлээ. Тэнцтэй зүйл гаргасан цамгаа бэлгэлээ. Отон чимэг үзсэн бол заалж. Ярьчээд хөө тэгээд 1 минут инээхэд 10 минут дугуй унсан буюу 10 минут уул руу ингээд алхасантай тэнцдэг юм байна л да. Тэгэхээр манай нэвтрүүлгийг үзээд та бас 1 минутаас илүү инээсэн баха. Тэгэхээр танд маш гоё те эерэг инээд. Инээд би нэвтрүүлэг юм те. Бэлгэлсэн баха. Тэгээ уул нь би бэлэг авсан юм уу? Үгүй бэлэг авах гээд. Ээлжвэгээс үү? Ээлжвэгээс үү? Өчигдөр би нэг бодсон байсан чинь яг үннийг хэлэхэд өнөөдөр би авч амжаагүй. Яг тий аваг юмчаад яг тий чимээ болчих тоо. Аваг юм болж болчих штэ. Яг өнөө байсан гэдгийг харлаа. Тийм үү баярлалаа. Үнэхээр амжаагүй. Тэгээд дараа яг хаа энэ яриа дуусаагүй байх гэж би хэлсэн штэ. Дараа яг та хоёр тийм үгүй гэж юу? Гэхдээ тэг ямар ч байсан энэ гоё CD-гээ өгсөнд баярлалаа. Энэ гоё нэвтрүүлэгт урьж оролцоосонд баярлалаа. Тий надад бол харамсалтай нөх бэлэг байхгүй. Сели маань явахтай ингээл төлөөлөл CD-гээ бэлгэлж байгаа. Явахтай бас компани ивент итгэл манчин чам руу юм өгнө үзье. Тэгэхээр би хүлээч. За баярлалаа. Баяртай. Баяртай үзэгчтэй. Баяртай.